Манай улс хоёр бүгд тэмээгээрээ дэлхийд алдартай. За тэгвэл тэмээний ноосон бүтээгдэхүүн дулаан, бат бөх гээд олон чанараараа хэрэглэгчдийн таашаалд хүрч ирсэн. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд Монголд үйлдвэрлэсэн тэмээний ноосон бүтээгдэхүүн танилцуулга болж байна. Оюу толгой компани бүсийн хөгжил нийгмийн хэлтсийн орон нутгийн бизнес эдийн засгийг дэмжихийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан энэ арга хэмжээ. Өмнө Говь аймгийн тэмээчид малчид хийгээд тэмээний ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг уулзуулж өгснөөр онцлог болжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд тэмээний ноосон бүтээгдэхүүний галбийн улаан шинэ брэнд бий болгох санаачлаг өрнүүлж олон ажлууд хийж ирсэн байна. Гаралт нь их сайн. Ноосны чанар юу нэрээс гаралт элбэгээр юм бол шонцлог элбэг. Босод тэмээнээс одоо юу хамаагүй элбэг шүү дээ. Ноосны гаралт. Дундчаар одоо нэг яг нас үүссэн бүдүүн тэмээний зэхэд нэг 6 хил 500 бараг 7 хил шихуу гарч байгаа. Зүгээр нэг бага тэмээнээс бол яг уу ер нь нэг 5 хилийн дундч тайл гарна. Ер нь тийм элбэг байдаг. Оюун толгой уурхай орчмын хам богд манлай Баян ов сумаас бэлтгэсэн тэмээний ноосоор Сор Кашмир үйлдвэр утсан ирж Монгол эмхэнлэх компаниуд ноосон давуу үйлдвэрлэн Blue Sky говь үйлдвэрт бодож байна. Тэмээний ноосон бүтээгдэхүүний шинэ брэнд бий болгон санаачлагын дагуу оюун толгой компани уурхайтайгаа ойролцоо орших хам богд манлай Баян уулан 70 задгал сумын тэмээ сүргийн ашиг шимийг эцсийн бүтээгдэхүүн болгож нийгмийн өртөг шингээх үе шатыг тодорхойлж өртгийг сүлжээний зураглал бий болгон өртгийн сүлжээнд оролцогчдыг харилцсан хамаарлыг илрүүлэх зорилгоор өргөн хүрээтэй судалгааны ажлыг хэрэгжүүлж эхлээд байна. Гэргээ Properties нутаг түншлэл компаниуд захиалан энэхүү гэрээг хэлгсэн байна. Монголд одоо хамгийн шаардлагатай байгаа салбарууд те барилга, уул уурхай, дэд бүтцийн энэ салбаруудад ашиглаж болох ажлын хувцсны даавыг Монголд үйлдвэрлэх боломжийг ингээ үзүүлснээрээ импортын бүтээгдэхүүнийг халах те бас энэ тэмээнийхээ ноосны хувьд шин зах зээлийг нэг шин бүтээгдэхүүний нэр төрөл нэмэхийг л одоо зорж энийг хэлээ. Те энэ нь бол одоо үндсэн ач холбогдно гэж бодож байна. Тэгэхээр энэ судалгааны гол давуу тал ерөөсөө малчдыг үйлдвэрлэгчтэй холбоё. Одоо төр засгийн бодлоготой нь уялдуулъя. Тэгээ эцсийн бүтээгдэхүүнүүдийг эх орондоо хий. Импортыг орлогыг бүтээе. Түүхийд манай оронд байна. Тэгэхээр энийг одоо эх орондоо хийл гэдэг гол санаа яваад энэ санаа маань одоо биелэлд олчлаа л да төслийн өөрөө. Тэгэхээр энд бид нар бол одоо хамтарч ажиллаж байгаа бүх байгууллагуудаа маш их талархаж байгаа. Өнгөрсөн оны эцсийн байдлаар Монгол улс 305,800 тэмээтэй байлаа. Үүний 32% буюу 97.3 мянган Өмнө Говь аймагт бий. Судалгаанд хамрагдсан 4 сумынхаа 130 гаруй тоннд тэмээний ноос бэлтгэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл тэмээний ноосыг ихээхэн нөөц байгаа гэсэн үг юм а. Нөөц боломжоо бүрэн ашигласнаар үндэсний үйлдвэрүүд малчтаас түүхийдээ шууд авч бэлтгэн нийлүүлэх үндэсний стандартаа нийцсэн давуу болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх дотоодын хэрэглэгчдэд ажлын байр нэмэгдүүлэх зэрэг олон ажлуудыг бүрэн шийдэж чадаж байгаамаа.